Өнгөрсөн онд төсвчний Жанжистабын 100 жилийн ой байсан. За энэ хүрээндээ хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллах, өөрсдийнхөө үйл ажиллагааг иргэд олон нийтэд таниулах, сурталчлах ийм хэрэгцээ шаардлага байсан. За үүнд нь бол хэвлэл мэдээллийн салбар харилцан туслаж олон нийтэд энэ зэвсэг түвчин, цэргийн алба гэдгийг байгууллагыг тийм ээ энэ салбарыг ойлгуулах, зөвөр ойлгуулах, сурталчлах, таниулахад хамтран ажилласан. За жилийн хугацаанд 100 гаруй нэвтрүүлэг, мэдээ, нийтлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэвлэгдэж цацагдсан ийм үр дүнтэй байна. Мөн иргэдийн хувьд зэвсэг түвшний байгууллагыг ойлгох, ойлголт, харилцаа хандлага сайжирсан, хандлт нэмэгдсэн гэдэг үр дүн зэвсэг түвшний Жанжистабын хэвлэл мэдээллийн албанаас мониторинг хийж гаргасан байна. Тэгэхээр олон нийтэд одоо хэрэгтэй улс их орны нийтлэг эрх ашигын төлөө хэвлэл мэдээллийн ямагт одоо олон бусад салбарынхантай хамтран хамтран ажилласан. За нөгөө төгөөр хэвлэл мэдээллийн байгууллагууд бол бас бизнесийн байгууллага учраас энд цаашаа төсвийн дэмжлэг бас үзүүлэх тийм ээ дандаа үнэгүй сурталчилгаа мэдээлэл явуулах харилцан бас туслах хэрэгцээ шаардлага байдгийг бас санууллаа. За нөгөө төгөөр зэвсэг түвшний Жанжистаб Батлан хамгаалах яам гэдэг бол асар өргөн хүрээнд маш надад нарийн өндөр түвшинд бэлтгэгдсэн судлаачид аюулгүй байдлын шинжээчд ажиллаж идэг. Тэгэхээр тэнд хийгдэж байгаа судалгаа шинжилгээний үр дүнгээс бас хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцаж судалгаа агуулгыг шийрэлдэг байх. Чиглэлд цаашаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хэрэгцээ бол байгаа. Тэгэхээр улс орны аюулгүй байдал гэдэг нь сүүлийн үед зөвхөн зэвсэг түвшнээр биш салбар хоорондын уялдаа холбоогоор хангагддаг ийм систем болж хувирж байна. Тэгэхээр бид нар одоо энэ мэдээллийн 90-100-д мэргэжлийн байгууллагуудын судлаач шинжээчтэй бол хамтарч ажиллах ийм хэрэгцээ шаардлага бол бас байгаа. За үүнийг бас онцлсан.